Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол Хэрвээ та ариун сүнсээр өдөрдүүлнэ гэдгийн учрыг олох гэж хичээхдээ ер бусын тал дээр нь хэтэрхий их анхаарлаа хандуулах юм бол Бурхны танаар хэлгүүлэхийг хүсэж байгаа зүйлийг та олж харж чадахгүй байх болно. Учир нь ихэнх тохиолдолд Бурхан бидэнтэй ярьж хөдөлсөн дагуулах явдал нь бидний бодож байгаагаас хамаагүй энгийн байна. Бид Бурханлаг өдөрдмж Бурхны дуу хоолойг хэрхэн сонсох талаар ярьж байна. Аваа өнөөдөр бидэнд өгөх үгний чинь төлөө тань талархаж байна. Миний амнаас гарах хэрэгтэй үг бүрийг эдгээр хүмүүс ойлгож, дотроо шингээж, гэртээ хараад үгийн дагуу үйлдэхт нь бэлэн байлгаач гэж би залбирч байна. Есүсийн нэрээр гуйж байна. Амен. Өнөө өглөө завсарлахаас өмнө та нарын амьдралдаа Бурхны хүслийг хэрхэн мэдэж авах талаар бид ярьж байсан. Тэр нь маш олон хүний хувьд хэтэрхий том асуудал юм шиг санагддаг байж болно. Бурхны надаар хийлгүүлэхийг хүсэж байгаа зүйлийг би хэрхэн мэдэж авах ёстой вэ? Манай үйлчлэлд ажилладаг байсан нэгэн эмэгтэйг би санаж байна. Тэрээр 50 гарсан байсан бөгөөд үнэхээр үзэгсэлэнтэй эмэгтэй хідэж огт гэрлэж байгаагүй. Тэрч битгий хэл бараг болцож ч үзээгүй нэгэн байлаа. Бурхан тэрэнд хандан би чамайг надад зөвхөн талархах сэтгэлээр л үйлчил. Талархах сэтгэлээр л үйлчил гэж хэлсэн хэмээн тэр хэлсэн юм. Тиймээс Христэд итгэгчдийн дунд магадгүй ийм байр суурийг хадгалсан хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс зөвхөн бусдыг дээшүргэж, урам зориг өгч байдаг бөгөөд тэд байгаа байдалдаа сэтгэл хангалуун байхын үлгэр жишээ болж байдаг. Бурхан биднийг төрөл бүрийн арга замаар ашиглаж байдаг. Хэрвээ та хаанигтай олонний өмнө эндэр дээр гараагүй л байгаа бол Бурхан таныг ашиглахгүй гэж боддог бодлоо орхих хэрэгтэй. Учир нь яг үннийг хэлэхэд дэлхий дээр хамгийн их үйлс хийгдэх хэрэгтэй бөгөөд аль хэдийнэ хийгдсэн үйлсүүд нь ажлын талбар, худалдаа үйлчилгээний цэгүүд болон дэлгүүр дээр нэг хүн өөр нэг хүнтэй харилцан холбогдох байдлаар хийгдсэн байдаг. Тусламж хэрэгтэй байгаа ихэнх хүмүүс сүмд ирдэггүй. Өнөөдөр энд байгаа бүх хүмүүстээ тусламж хэрэгтэй байгаа нь үнэн боловч гадуур байгаа хүмүүсийг та нартай харьцуулах юм бол илүү их тусламж хэрэгтэй байдаг. Тэдгээр хүмүүс өнөөдөр энд ирж болно гэдгээ ч мэдээгүй юм. Тиймээс л бид бүгд суралцаж өсөхийн тулд энд хамтдаа цугларсан бөгөөд энэ дэлхийг өөрчлөхийн тулд Христийн биднээс хүсэж байгаа зүйлийг хийх гэрчлэгчд болж байдаг. Итгэгч бүр энд байгаа хүн бүр үйлчлэлд дуудагдсан юм. Бид бүгдэд маань зуучлан залбирах үйлчлэл байдаг. Бусдын төлөө залбирах нь бидний үйлчлэл бөгөөд бид бүгд төөрсөн хүмүүс болон Бурхны хооронд эвлэрлийн гүүр болж байх эвлэрлийн үйлчлэлтэй гэж Библиэд хэлсэн байдаг. Тиймээс та бүхэнд нэгэн үйлчлэл байгаа. Бурхан танаар тэрхүү үйлчлэлийг ямар байдлаар хийлгүүлэхийг хүсэж байгаа. Тэр нэгэн өвөрмөц арга замыг та мэдэж авах хэрэгтэй бөгөөд тэр нь хэд хэдэн зүйл гэхээсээ илүү ганцхан ч зүйл байж болно. Гэвч та түүнийг мэдэж авахыг хүсэж байгаа бол ураг шалгаж байж тэрхүү үйлчлэлээ олж авах болно гэдгээр би төгсгөж байна л да. Янз бүрийн зүйлийг оролдож үзэхээсээ битгий юм ээ. Тэрхүү зүйл нь таныг хийж чадах зүйл үү? Бурхан танаар тэрхүү зүйлийг хийлгэхийг хүсэж байна уу гэдгийг мэдэж авах нь тийм ч урт удаан хугацааг зарцуулахгүй. Бурхан Паул болон Барнабыг дуудсан дуудлагадаа үйлчлүүлэхийн тулд тэднийг салаа замаар явуулаа хэмээн хэлэхээс өмнө Паул нилээдгүй хугацаанд үйлчилж байсан билээ. Тэр явдал тохиолдохоос өмнө тэд удаан хугацаанд хамтдаа үйлчилж байсан боловч тодорхой нэг зүйлийн төлөө Бурхан тэднийг салгасан байдаг. Маш олон тохиолдолд бидэнд зориулсан Бурханы онцгой зүйлийг хийхийн төлөө бид хэтэрхий хичээснээсээ болж тухайн зүйлд биднийг бэлтгэхийн тулд биднэр хийлгэхийг хүсэж байгаа бусад өөр зүйлсийг бид хийдэггүй гэж би боддог юм. Магадгүй та нэгэн үйлчлэл тусалж байж болно. Мөн сүмийг цэвэрлэхэд тусална уу хэмээн танаас асуусан байж болно. Тэр нь тэгтлээ их сэтгэл татам эсвэл тийм ч их үн цэнтэй зүйл биш мэт танд санагдаж болох хэдий ч
Амьдралын маань ихэнх тохиолдолд Бурхан биднээр зарим нэг алхмуудыг хийлгэж байдаг нь миний бодлоор бол миний асууж байгаа ямар зүйлийг чи хийхэд бэлэн үү? Эсвэл тэр нь чиний хувьд заавал ямар нэгэн том зүйл байх ёстой юу гэдгийг харахын тулд тэр бидний хандлагыг шалгаж байдаг. Тиймээс битгий эмээ гэж дахин хэлье. Алхам хийнгээ мэдэж авахаас битгий эмээ. Учир нь хэрвээ та ямар нэгэн алхам хийтэл тэр зүйл чинь танд зориулагдсан зүйл биш байсан ч гэсэн урагшаалгасан чинь том алдаа хийлэг гэсэн үг огт биш үлээ. Тэр нь зөвхөн Бурхан танаар юу хийлгэхийг хүсэж байгааг та мэдэж авах гэж оролдож байгаа үйл явц юм. Бурхны нэгэн агуу хүн Бурхантай хамт алхах бүхий л явцдаа түүний хийх ёстой зүйлийг Бурхан түүнд яг таг хэлж өгөх нь түүний амьдралын хамгийн чухал зорилго нь хизээч биш байсан гэж хэлж байсныг би өмнө нь дурдж байсан. Тэрээр Бурхан үргэлж надтай хамт ажилладаг байсан боловч намайг ийш тийш явуулж янз бүрийн зүйлийг оролдуулж олон зүйлийн төлөө залбируулж хийлгүүлдэг байлаа хэмээн хэлсэн байдаг. Хэрвээ та ариун сүнсээр удирдуулна гэдгийн учрыг олох гэж хичээхдээ Юр бусын тал дээр нь хэтэрхий их анхаарлаа хандуулах юм бол Бурхны танаар хийлгүүлэхийг хүсэж байгаа зүйлийг ер нь олж харж чадахгүй байх болно. Учир нь ихэнх тохиолдолд Бурхан бидэнтэй ярьж хөтлөн дагуулах явдал нь бидний бодож байгаагаас хамаагүй илүү энгийн байдаг. Тиймээс бид одоо энэ хүү сэдвийг орхиж Бурхны дуу хоолойг хэрхэн сонсдог вэ гэдэг энэ сэдвийн талаарх зарим нэг зүйлийг ярив. Юуны өмнө Бурхны танд хэлж байгаа жижиг сажиг зүйлийг та сонсдоггүй бол түүний хэлж байгаа том зүйлийг та хизээж сонсож чадахгүй юм. Амен. Миний ярих гэж байгаа түүхүүдийн зарим нь та аль хэдийнэ сонссон байж болох тул би энд хэтэрхий их цагаа зарцуулахгүй хэдий ч 70-аад оны үед Бурхан намайг үйлчлэл дуудах үед би аль хэдийнэ 3 хүүхэдтэй байсан тул Библийн сургуульд явах боломжгүй байсан. Гэсэн хэдий ч та хаанигтээ сургуульд явж үйлчлэлд бэлтгэгдэх боломжгүй байсан ч гэсэн та үргэлж ариун сүнсний сургуульд явж болно. Таны хийх хэрэгтэй зүйлийн төлөө яг байгаа тэр газар чинь Бурхан сургаж эхлэхийн төлөө та үргэлж Бурханаас гуйж болно. Би гэрээ эзэгтэй байсан хэдий ч 7 хоногийнхоо хагас өдөрт нь бүтэн цагийн ажил хийдэг байлаа. Хэсэг хугацааны дараа Библи судлах ямар ч зав гардаггүй болсон тул ажлаасаа гарч Библийг боломжийнхоо хэрээр судлах хэмээн Бурхан хэлж байгаа мэт надад санагдаж байлаа. Зүрх сэтгэлд минь нэгэн мөрөөдөл байлаа. Гэвч тэр мөрөөдөл маань биелнэ гэдгийг харуулах ямар ч баталгаа байхгүй байсан. Ямар нэгэн зүйл хийхийг хүсдэг боловч тухайн зүйлдээ бэлтгэгдэхийн тулд цаг зав гардаггүй бол Бурхны танаар хийлгэхийг хүсэж байгаа зүйл рүү та хизээч чиглээ орж чадахгүй. Ажлаасаа гарсан маань гэр бүлийнхний маань хувьд итгэлийн том алхам байсан юм. Яагад гэвэл бидний сардаа зарцуулж байгаа $40 нь сарын орлогоос маань хамаагүй илүү байсан. Тухайн үед би мөнгө болон бусад зүйл дээр Бурханд хэрхэн итгэж сурах явдал нь одоо бодоход хамаагүй жижиг зүйлс байсан боловч тэдгээр нь намайг Бурханд бүрэн итгэх итгэлд суралцахад минь надад тусалсан юм. Би цөөхөн найзтай байсан ба бид 7 хоногт нэг удаа тариаламжтын зах руу явдаг байж үлээ. Манай гудамжны өнцөгт нэгэн хүнсний дэлгүүр байсан. Яванда би тэр дэлгүүр рүү 7 хоногт 2-3 удаа ордог болсон. Мөн магадгүй та нарт үнэхээр сонин санагдаж болох хэдий ч үйлчлэлийн маань бүхий жилүүдийн турш надад туслах хамгийн чухал хичээлүүдийн маань зарим нь Бурхан намайг тэр дэлгүүрт байхад минь заасан юм. Би энийг та нарт хэлж байгаагийн учир бол амьдралын тань өдөр тутмын энгийн зүйлүүдээр дамжуулан Бурхан танд юу заах гэж хичээж байгааг та анхааралтай ажаараа хэмээн би та бүхэнд уриалахыг хүссэн юм. Та өдөр тутмынхаа энгийн амьдралаас л зарим нэг гайхалтай хичээлүүдийг суралцах болно шүү. Бурханы надад зааж эхэлсэн хамгийн ихний зүйлүүдийн нэг нь дэлгүүрийн хүнсний тэргийг тавих ёстой газар нь буцаан тавих талаар байсан юм. Ихэнх хүмүүс тэхийг хүсдэггүй. Тэд хүнсний тэргээ хүмүүсийн машиныг бараг мөрөгтлөн машины зогсоол дээр хамаагүй тавиад орхих эсвэл ийш тийш хамаагүй өнхрүүлэхгүй байлгахгүй гэж хичээснээс тэрэгний хүлээнд
хүчтэй өшөглөх гэх мэт зүйлийг хийх нь үнэхээр гайхмаар байдаг. Хэрвээ би тэргээ байх ёстой газар нь аваачаад сурчих юм бол цагаа дэмий өрөхгүй байх гэсэн. Ингэж хэлэх нь гонигтай зүйл боловч тэр явдалд бүрэн дуулууртай болох явдалд би бүтэн 2 жилийг зарцуулсан. Дэлхийд даяар тархсан үйлчлэлтэй болох нь миний хувьд дэндүү хол байгаа нь ойлгомжтой байсан. Хэлж байгаа зүйлийг минь та нараас хичнээн ч ойлгож байна уу? Хэрвээ Бурхны танд хэлж байгаа зүйл дээр та шудраг байдлаар алхаж түүнийг дуулууртай дагдаггүй эсвэл ямарваа нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хийдэггүй. Бид нэр хийлгүүлэхийг хүсэж байгаа Бурхны сануулж байгаа зүйлүүдийн талаар ярьж байгаа гэдгийг та нар мэдэж байгаа. Бид маш олон зочид буудалд байрлаж байсан. Одоо ч байрладаг хэдий ч өрөөнөөс гарахаас өмнө буудлын бүх унтраалгуудыг заавал унтрааж явдаг. Яагаад гэвэл тэр зүйлийг Бурхан миний зүрх сэтгэлд суулгасан юм. Надад ямар хамаатай юм бэ? Зочид буудалд байрлах мөнгөний төлсөн. Тэд цахилгааныхаа төлбөрийг төлөх ёстой гэх хандлагатай байж болохгүй. Та хүмүүст хэрхэн хандаж байгаагаар үр суулгадаг бөгөөд таны тарьсан үрчин хизээ нэгэн цаг тань дээр буцаж ирэх болно. Би Библийн сургуульд сурч байгаагүй хэдий ч иймэрхүү хичээлүүдийг Бурхан надад заадаг байсан. Хэрхэн маш сайн шудраг нэгэн байх вэ гэдгийг хүртэл тэр надад заадаг. Хүнсний дэлгүүр заасан түүний өөр нэг хичээл бол манай гэр бүлийн хүнсний төсөв маш бага байсан. 2-7 хоногийн төсөв $70 байсан. Тиймээс би өөрийн купон болон тооны машина заавал авч явж тооцоолсон төсвөөс хизээч давуулдаггүй байсан юм. Та хүнсний дэлгүүрт ялангуяа өлсөж байгаа бол арай илүү ихийг зарцуулчих гээд байдаг хандлагатай ба тэргэндээ олон зүйл тавьсаар нэг мэтгэд түлж дийлэхгүй хэтэрхий олон зүйл байгааг гэнт анзаардаг. Тэгээд та айлын үлдээж лангуун дээр буцаан тавих вэ гэдгийг шийдэх хэрэгтэй болдог. Яг тийм үчид би бусад хүмүүсийн адил буцаан тавьж байгаа зүйлээ хамаагүй дурын лангуун дээр тавиад орхидог. Тийм л болохоор та байцааг дэлгүүрийн хүнсний тасгаас биш цэвэрлэгээний материалуудын тасгаас олж хардаг. Тэр нь яг наад шиг үйлдэл хийдэг байсан хүмүүсийн хийсэн зүйл юм. Зөвхөн нэг байцааг лангуун дээр нь буцаан тавихын тулд яагаад дэлгүүрийн энэ өнцгөөс нөгөө өнцөг рүү явах хэрэгтэй гэж? Яагаад гэвэл бид бол залхуу хүмүүс бөгөөд би зүгээр л тэхийг хүсдэггүй. Өөр хин нэгэн миний завааруулсан зүйлийг цэвэрлэхийг би огт тоодгүйсэн. Бурхны надад заасан бас нэгэн хичээл бол яг л үгүй. Наад авсан зүйлээ буцаагаад яг байранд нь тавь гэдэг шиг зүйл байсан. Бурхан бол таныг залхаач чадна. Хэрхэн залхаахаа ч мэддэг. Наад зүйлээ байранд нь буцааж тавь. Буцааж тавь, буцааж тавь, буцааж тавь, буцааж тавь. Та тэндээс холдохыг оролдовч тухайн зүйлээ зүгээр л байсан байранд нь буцааж тавих хэрэгтэй болдог. Хүнсний дэлгүүрт суралцсан бас нэгэн зүйл бол купон дээр наривчлан хэвлэсэн зүйлийг зүгээр уншиж сурах явдал байв. Тэр үе дахианы махны хямдрал байнга явагддаг байсан бөгөөд 3 дахиаг $1 авах хямдрал өөр хямдралууч бас байдаг байсан. Олон жилийн өмнө та 3 дахиаг $1 худалдаж авч болдог байсан. Тэгээд та итгэгч болох үед тэр тусмаа жинхэнэ итгэгч болох мөчөд өмнө нь анзаардгүй байсан зарим нэгэн наривчлан хэлсэн зүйлсийг анзаарч эхэлдэг. Нэг худалдаа авагч зөвхөн 3 дахианы мах худалдаа авах хязгаартай гэж бичсэнийг би өмнө огт анзаараагүй. Би зөвхөн 3 дахианы мах авахыг хүсэхгүй. Хөргөгчөөрөө 4 дахианы махтай баймаар. Тэгээд би бүх хүүхдүүдэд дагуулад дэлгүүр явж хүн болгоны тоогоор 3 дахианы мах худалдаа авдаг байв. Дэв 3-ыг хүүхэд болгон 3-ыг. Би бас 3-ыг худалдаа авдаг байв. Бид бүгд өөрсдийн гэсэн купонтой байдаг байв. Тэгтэл ариун сүнс намайг зөөлнөр ятгах эхэлсэн билээ. Дахианы махны талаар намайг ятгах хэрэгтэй гэж үү? Миний амьдрал дахианы махнаас илүү чухал зүйлс байхгүй гэж үү? Тэр купон дээрх нөгөө нэг наривчлж хэлсэн зүйлийг надад сануулдаг байв. Нэг өдөр би худалдаа авах гэж байгаа дахианы махнуудаа төлөх гэж кассан дээр дугаарлан зогсох үедээ нэг зүйлийг хийхээ марцснаа ухаарсан бөгөөд би охиндоо худалдааны татвар төлөх хангалттай мөнгө өгөөгүйгээ сансан. Зохисгүй зүйл хийж байгааг минь тэр кас чи одоо мэдэж авах байхаа гэж айснаас болж миний зүрх хүчтэй цохилж байна. Хэрвээ ямар нэгэн зүйлийг нуух хэрэгтэй буруу зүйл хийж байгаа мэт чамд санагдаж байгаа бол тэр нь буруу зүйл хийж байна гэсэн үг гэдгийг би ухаарч эхэлсэн юм. Яг үннийг хэлэхэд би итгэгч болоод олон жил болсон ч гэсэн ийм зүйлийг би огт мэддэггүй байж байлаа. Хинч надад энэ талаар зааж байгаагүй бөгөөд саяхан олонний танд нэгэн номлогч
сайн зөвхт нэгэн байх талаар зааж байсан. Миний уулзалтанд суусныхаа дараа над дээр ирж би иймэрхүү маягийн зүйлсийг амьдралдаа хизээд сонсож байгаагүй гэж хэлсэн. Бид бүхэн нас биеинд хүрсэн мөртлөө сайн шудраг нэгэн байх гэдгийг ер нь яагаад мэддэггүй вэ? Энэ дэлхий дээр амьдарч байгаа маш олон хүн энийг мэддэггүй бөгөөд энэ дэлхий улам бүр тариацсаар байна. Намайг хувцс хунаар эд барааны дэлгүүрт явах зуур Бурхны заасан нэг зүйлийг би санаж байгаа бөгөөд тэр нь миний та нарт ярих гэж байгаа бас нэг зүйл юм. Хэчний олон хүн хувцс хунаар үзэх зураа үлгүүрээс нь унгаачхаад шалан дээр орхиод явчихдаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Шалан дээр унгасан хувцснуудыг аваад үлгүүрт нь буцаагаад үлэг гэж Бурхан надад хэлж ирсэн. Би яхаараа хий нэгэн хүний хийгээгүй орхичихсан зүйлийг хийх ёстой гэж ийм бодол надад орж ирсэн. Тэр надад огт ойлгомжгүй санагдаж байлаа. Гэвч Бурхан хизээ нэгэн цагт хэн нэгэн чиний хийгээгүй орхисон зүйлийг хийгээсэй гэж чи хүсэж байна уу хэмээн хэлэх шиг санагдсан. Одоо үйлчлэлээр хийж байгаа зүйлийг надаар хийлгүүлэхийн тулд Бурхан маш олон жилийн турш надад хэрэгтэй тусламжуудаар намайг хангасаар ирсэн билээ. Би та нарт нэгэн зүйлийг хэлье. Заримдаа та болон бид нар зарим нэгэн жижиг зүйлс дээр Бурханы хэлснийг үйл дагахтаа хожим хойно бидэнд тохиолдох тэрхүү асуудал бэрхшээлээ өөрсдөө бий болгож байгаагаа бид ухаараагүй байдаг. Тиймээс ямар нэгэн жижиг зүйлийг хийх хэмээн Бурхан танд хэлэх үед Бурхны хэлж байгаа ямар ч зүйл жижиг зүйл гэж байдаггүй гэдгийг санаж явах хэрэгтэй шүү. Хэрв Бурхан тухайн зүйлийн талаар танд сануулan хэлж л байгаа бол тэр зүйл нь таны амьдралд том бөгөөд чухал зүйл юм. Та түүнд нь зөвхөн хүүхэд адил дуулууртай хандах хэрэгтэй юм. Яг хүүхэд адил. Амен. Зүгээр л яг нэг хүүхэд мэт гэдэг нь магадгүй инээдтэй сонсогдож болох хэдий ч хүүхэд адил дуулууртай байдал хэрэгтэй. Магадгүй инээдтэй юм шиг санагдах жижиг зүйлийг ч гэсэн хийхдээ Бурхны хүүхэд мэд бэлэн хандах явдал нь бид бүхнийг Бурхантай улам бүр ойр дотн холбоотой болгож байдаг гэж би боддог. Яагад гэвэл таны Тэнгэрлэг эцэг тань танаар тэр зүйлийг хийлгэхийг хүсэж байгаа гэдэг та итгэдэг болохоор. Тиймээс би дахин хэлье. Хэрвээ би жижиг зүйлүүдээр Бурхан дуулууртай хандах юм бол бид хийхийг хүсэж байгаа маш олон том зүйлийг хийж чадахгүй өнгөрөх болно. Хэрв хэн нэгэн таны мөнгийг хариулахдаа өгөх ёстой хэмжээнээс ч хэтэрсэн мөнгөгүй л та яах вэ? Та илүү авсан мөнгөө буцааж өгөх үү эсвэл та зүгээр за Бурхан намайг ивэж байна гэж бодох уу? Бурхны үгийг мэддэг хүн бүрт энэ нь инээдтэй мэт санагдаж болно. Энэ нь та шудраг хүн мөн үү үгүй юу гэдгийг чинь шалгах гэж байгаа. Нэгэн шалгуур гэдгээс хамаагүй илүү зүйл билээ. Амен. Нэг удаа би өөртөө нэг гутал худалдаж авсан бөгөөд тэрхүү гуталтай зогцох нэг цүнхийг сонирхож авахыг үнэхээр хүсэж байсан ч авахгүй байхаар шийдсэн юм. Гэрт ирэхэд худалдах залуу нөгөө цүнхийг санамсаргүйгээр миний уутанд хийсэн байсныг би олж мэдсэн. Нэг талаас харахад хин нэгэн хүний хийсэн алдааг засаж залруулахын тулд та одоо өөрийн цаг хугацаа улаан шатхуунаа зарцуулах хэрэгтэй болсныг бодохоор бага зэргийн бухимдах сэтгэл төрөвч түүнийг дэлгүүрт нь буцааж аваачих хэрэгтэй гэдгийг би мэдэж байсан юм. Яг л ийм байдлаар л бид Бурхны дуу хоолойг сонсдог. Хэчний удаа та яг юу хийх ёстой гэдгийг мэддэг байсан. Түүний тулд танд 3 цуврал хичээл заах хэрэггүй. Та сэтгэлийнхээ гүнд юу хийх хэрэгтэй вэ гэдгээ мэдэж байдаг. Бурхны бидэнтэй ярьдаг маш олон арга замуудын нэг бол бид зүгээр л мэдэж байдаг явдал юм. Мэдэж байдаг. Тиймэрхүү зүйлийг хэрхэн мэдэж байгааг тайлбарлах гэж оролдох ямар ч шаардлага байхгүй. Хийх ёстой юу үгүй юу гэдгээ та зүгээр л мэдэж байдаг. Энэ нь даваа мигмар, лавг пүрүү, баасан бямбням. Даваа мигмар, лавг гэх мэт өдөр тутмын жирийн өдрүүдэд тэрнтэй хамт алхах зуур. Бид бүхний Бурхантай харилцах хувь хүний харилцааг маань улам бүр эрхэм баярламаар болгож байдаг. Та бүхий л зүрх сэтгэлээр тэрнийг дуулууртай дагаж түүнийг хүсэж байгаа илдэг нэгэн байхыг мөрөөддөг. Заавал ямар нэгэн том үйлчлэлийг л хийх юмсан гэдэгт анхаарал чинь төвлөрч байх албагүй. Хэрв та ямар нэгэн бүтэн цагийн турш аялж байдаг үйлчлэл дуудагдсан, эсвэл агуу зүйлийг хийх гэж хаа нэгтээ эндрийн өмнө зогсохоор дуудагдсан бол тэр зүйл чинь гайхамшигтай явдал хэдийч миний танд хэлээд байгаа эдгээр жижиг зүйлсийг хийдэг юм бол та хизээж тэр том зүйлийг хийж чадахгүй байх болно. Тэрхүү зүйлс чи үргэлж таны сургалтын нэг хэсэг байх болно. Учир нь Библиэд юу гэж хэлсэн байдаг вүлээ?
Бяцхан өнөгнөө цэцэрлэгийг сүйтгэдэг гэдэг. Бидэнд асар их асуудлыг авчирч байдаг бас нэг зүйлийг би та нарт хэлье. Би энэ дээр тэгтлээ их цагийг зарцуулдаг боловч энэ бол Бурхны дуу хоолойг сонсоход бидэнд үргэлж саад болсоор байдаг зүйл гэж би боддог. Энэ нь альва зүйлийг сөрөг талаас нь харж гомдолж байдаг хандлага юм. Та бүхэнд хэлэхэд хэрвээ хүн яд зөвхөн нэг л өдрийг ямар ч гомдлох зүйлгүйгээр өнгөрөөвөл тэр нь Бурханаас ирсэн агуу гайхамшиг болох билээ. Амен. Бурхан та бүхэнд бас надад хандаж ямар нэгэн зүйлийн талаар та тэр зүйлийг хэлэх шаардлагагүй байсан гэж 1000 түмэн удаа хэлсэн байдаг гэдэгт би огтхон ч хэрэгэлцэхгүй байна. Хинч байхгүй. Би цорын ганц нэгэн гэж юу? Би ямар нэгэн зүйлийг хэлэх гэж бэлэн болдог. Заримдаа би ямар нэгэн зүйлийг хэлэх гэж бэлэн болох үедээ нэгэн зүйлийг анзаарсан бөгөөд гол санаа нь тэр зүйл бүх анхаарлыг над дээр тусгадаг юм. Бид бүхэн эгдүү хөргмээр эсвэл ухаалаг хөгжилтэй ямар нэгэн зүйлийг хэлэх үед тэр нь бүх анхаарлыг бидэнд лөө чиглүүлдэг. Та өөрийн зүрх сэтгэлдээ анхаарлаа хандуулж хийж байгаа зүйлүүдээ та яагаад тэгж хийдэг вэ гэдэг хандлага чин зүрхнээсээ шалгаж эхэлвэл маш түргэн хугацаанд төлөвшөлт хүрч эхэлнэ. Бурхан надад хандаж зүгээр л чи тэгж хэлэх хэрэггүй байсан юм а гэж хэлэх мөч миний амьдралд маш олон удаа тохиолдож байлаа. Одоо би энд та нарын өмнө зогсоод түүнд үргэлж дуулууртай ханддаг, битгий хэл гэсэн зүйлийг огт хэлдэггүй гэж би хэлж чадна. Гэхдээ би тэгтлээ сайн болж амжаагүй яваа боловч өмнөгшгөө биш болсондоо Бурхан талархаж явдагч байх ёстой суурьндаа хараахан хүрч амжаагүй. Гэхдээ би урагшилсаар байгаадаа баярлж явдаг. Энэ бүх зүйл бид бүхнийг улам бүр дуулууртай болоход тусалдаг. Библиэд тэмцэлтгэ болж Бурхан гэдгийг минь мэдээ гэж хэлсэн байдаг. Маш олон төрлийн мэдэх явдалтай харьцуулах юм бол энэ нь арай өөр төрлийн мэдэх явдал байдаг. Энэ нь толгойн мэдлэг биш, зүрх сэтгэлдээ мэдэх явдал юм. Нэг агуу илгээлтийн эзэн эмэгтэй. Би тэр эмэгтэй нэрийг санахгүй байна л та. Би нэрийг энд бичихээ мартчихаж. Та нар тэрнийг мэдж байгаа эсхийг чинь би сайн мэдэхгүй байгаа хэдий ч тэр эмэгтэй авралын зар түгээх салбарт маш олон гайхамшиг зүйлийг хийж байсан нэгэн билээ. Юу хийх ёстой гэдгийг тэр яаж мэддэг байсан бэ гэж тэрнээс асуусан бөгөөд би тэрний хүүхэд адил хариултанд нь үнэхээр дуртай байдаг. Өө би мэдэхгүй байна. Тэдгээр тослогцсон ойлголтуудыг би зүгээр л хүлээн авдаг байсан хэмээн тэр хариулсан байдаг. Тэр нь үнэхээр сайн хариулт гэж би боддог. Тэр эмэгтэй бол зүгээр л Бурхны заримдаа бидэнд ямар нэгэн санааг өгч бидэнтэй ярьдаг боловч яг энд ямар нэгэн зүйл арай л өөр болохыг та олж харж болно. Тэр нь зүгээр л таны толгойд орж ирсэн санаа биш. Тэнд байгаа ямар нэгэн зүйл арай л өөр онцгой мэдрэмжийг төрүүлж байдаг. Завсралгааны үеэр би нэг хүнтэй одоо хийж байгаа уулзалтаа тэдэнд зааж номлох ёстой гэдгийг хэрхэн мэдэж шийдсэн талаараа ярьж байсан бөгөөд би энийг маш олон жилийн турш маш олон удаа хийсэн. Нэг сарын дотор л гэхэд би 13 төрлийн номлолыг номлосон гэж бодож байна. Тухайн уулзалтанд ирэх хүмүүст аль номлолыг номлох ёстой вэ гэдгийг би яаж мэддэг вэ? Зарим үед би олон жилийн өмнө зааж байсан номлолоо номлодог. Заримдаа би тухайн сэдв, тухайн өдрийн номлолтой нийцэх нү гэдгээ зүгээр л хардаг. Та Бурхантай хамт алхах үед түүний танаар хийлгүүлэхийг хүсэж байгаа зүйлийг хийж байгаа үед чинь тухайн зүйл зүгээр л зөв юм шиг санагддаг. Тэр чинь амар тайван сэтгэгдлийг төрүүлдэг. Биеинд нь тухгүй хувцсыг хэн ч өмсөх дургүй байдаг шүү дээ. Бид бүгд л тухтай байх дуртай бөгөөд би өөрийн Бурхантай харилцах харилцаандаа тухтай байхыг хүсдэг. Тиймээс таны хувьд 5 тухыг авчрах зүйлээ та олж мэдхээс өмнө цөөхөн хэдэн зүйлийг оролдож үзэх хэрэгтэй. Энэ зүйл миний хувьд зөв юм шиг санагдаж байна уу гэдгээр дамжуулан Бурхан танаар юу хийлгүүлэхийг хүсэж байгааг та мэдэж авч болно. Тиймээс зарим тохиолдолд би цуврал хичээлүүдийг заадаг ба тэдгээр хичээлүүд нь хамгийн агуу номлол, агуу зүйл байлаа гэж бодох үе байдаг. Тэгээд магадгүй 4-5 жил өнгөрсний дараа би тэрхүү цуврал хичээлийг сонгож би эдгээрийг дахин номломоор байна гэж боддог. Тэр нь үнэхээр сайн номлол байх болно. Тэгээд би тухайн номлолоо дахин харж эхэлдэг бөгөөд заримдаа миний сэтгэл огт наалдахгүй байх ч тохиолдол байдаг. Хэрв энэ миний сонирхлыг татахгүй байгаа бол өөр хэн хүний сэтгэлийг татаж чадах вэ? Тэгээд 2 сарын дараа яг л нөгөө номлолоо дахин сонгох үед тэдгээрийг номлох нь яг зөв юм шиг сэтгэгдэл төрдөг. Бурхны дуу хоолойг сонсохын ихэнх нь ер нь бараг л бүхэл дуу хоолой нь гэж би хэлж байна. Тэдгээр нь хаа нэгтээ гаднаас ирдэггүй. Тэр нь бидний дотоод сэтгэлээс ирж байдаг.
Бурхныг сонсох гэдэг нь бидний төсөөлж байгаагаас хамаагүй энгийн амархан зүйл байдаг гэдэгт би итгэдэг. Заримдаа таны хувьд Бурхныг сонсох цорын ганц арга зам бол та ураг шалхам хийнгээ түүнийг жинхнээсээ олж мэдэх явдал байдаг. Би энийг алхам хийж олж авах гэж байнга нэрлэдэг. Бурханд итгэдэг нэгэн агуу хүнээс та Бурхны дуу хоолойг хэрхэн сонсдог вэ гэж асуухад маш олон удаа алдаа гаргаж байж гэж хариулсан байдгийг би санаж байна. Зарим үед та зүгээр л хийж үзэх хэрэгтэй. Хэрвээ алдаа гаргахаас айдаг бол та хизээч юу ч хийхгүй. Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчиллийн хамтрагчид болон түүний найз нар нь